Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарын хилцүүлэг үргэлжилсээр байна. Эхний ээлжинд ахмад насныхан болон залуус зориулсан орон сууцны тоог 4,000 байхаар заагаад байгаа энэхүү төслийн хилцүүлэг нь амжилттай болж батлагдвал хэрэгжиж эхлэх юм а. Уг ахмадын болон залуучуудын орон сууц нь нийслэлийн өмч байх бөгөөд хувьд өмчлүүлэхгүй юм байна. Харин түрээсийн журмаар хамгийн гол нь зах зээлийн ханшнаас бага тодруулж хэлбэл сарын төлбөрийг эхний ээлжинд 100,000 төгрөг байхаар ярилцаж байна. Дундаж одоо тэтгэврийн хэмжээ бол үндсэндээ нэг хүний дундаж 300 гаруй мянган төгрөг байгаа юм байна шүү дээ. Энийг манай одоо энэ халамжийн байгууллагын хүмүүс бол тооцоо гаргаад ирсэн. Манай мэргэжилтийн мэргэжилтнүүд бол энэ дээр бол энэ тооцоонууд хийсэн. Тэгэхээр энэ бол эхний ээлжинд энийг ингэхэд бол суух өрн болцоо байж байгаа. Дээр нь бол дөнгөж сургууль төгсөөд гэдэг юм уу залуу гэр бүлийн асуудал байна. Энд бол бид нар бас нэг тодорхой хувийн хуваарлдаг байя. Амьдрал нь төхнөөд өөрийн орон сууцаа бий болгоод авах хүртэлх хугацаанд тодорхой хугацаанд түрээсийн орон сууцнд суудаг болгоё гэдэг. Ингэх юм бол энэ асуудлуудыг бид нар бас тодорхой төвшөнд бий болгоод ирье л гэж. Ахмад настан болон залуус зориулсан 4,000 айлын орон сууцны хөрөнгийн их үзүүрийг дэмжлэг сан байгуулж шийдвэрлэхээр төсөлтөд тусгажээ. Хэдийгээр хамтууд нэрээр төсөл хэрэгжиж байгаа ч нийгмийн бусад хэсэг төсөлд хамрагдах гэж хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй гэсэн болгоомжил төслийн удирдагчдад байгаа юм. Төсөл дээр бид хүмүүс санаа оноонуудаа янз бүрээр олон талаас нь тайлбарлаж хэлж байна. Журмыг зэгслэх янзлах зүгээр уул санаа нь бол одоо зөв зөвтэй санаа гэж байгаа бид хүн дэмжиж байгаа. Гэхдээ хаана хин ёс зүйтэй одоо хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал нэг талаас нь. Нөгөө талаас нь одоо зөв одоо ер нь урд өмнө байсан орон сууцаа бүгдээр нь ховчлчихсан тий. Одоо дахиад түрээсийн орон сууц гаргаад бас ашиглалтын захираа гаргаад ажиллана гэдэг нь одоо зөв зөвтэй юм уу үгүй юм уу гэдэг асуудлыг л одоо бид хүн дараагийнхаа хуралдаанаар хэлцэж асуудлуудыг шийднэ. Журман дээр энэ нарийн шалгуур заачих хэрэгтэй хаа гэж үзэж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын иргэн байх хэрэгтэй нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь 65-аас дээш 60-аас дээш настай эрэгтэй, 55-аас дээш настай эмэгтэй хүмүүс энд орох хэрэгтэй. За гурав дахь шалгуур нь бол тодорхой хэмжээний түрээсээ төлчих юм болцоотой байх хэрэгтэй. Ийм шалгууруудыг хангасан нөхцөлд бол оруулах ийм болцоо боломж бүрднэ гэж үзэж байгаа. За энэнийгээ санхүүжүүлэх их усэр нь бол Улаанбаатар барилга сан гэдгээр дамжуулж хийхээр тооцоолж ингэж иргэдийн уралд одоо өргөх гэж байна. Энэхүү орон сууцыг эхний ээлжинд Зайсангийн орчимд 7 дугаар хороо болон хан уул дүүргийн нутаг дэвсгэрт эрүүл цэнгэг агарт байгуулахаар 3 байршлыг сонгосон байна. Ахмадын орон сууц нь төсөл батлагдвал 2013-аас 2016 оны хооронд хэрэгжихээр төлөвлөгөөндөө тусгагдсан байгаа юм байна. Энэ зөвлөлийн гишүүд нэг тодорхой тоо заагаагүй.